Улсын хурлын гишүүн Жаданбагийн инх баярын нэг пост сонирхол татаж байна. Тэрээр уул уурхайг ухах тусам дундардаг, ухаан аюунаа ухах тусам ундардаг хэмээн боосон байна. Зүгээрчгүй 251 удаа шеэрлэгдэж 2503 лайк цуглуулж олон 10 комент өчүүлсэн байна. Ууг нь ч нэг их мундаг үг биш л дээ. Байдгад нэг үг яхаараа ийм их газар авчихваа гэхээр Монголд бичигдсэндээ л учир нь байгаад байна. Ардчлалын 26-нд Монгол орн бүрэн утгаараа дампуурч байгаа цэвэр уул уурхайгаас шалтгаалж байгаа талаар бид бүхэд дэлхийд даяараа мэдэж байгаа. Худалдаа аж үйлдвэрийн танхимын дарга хавжмын хэлснээр бол уул уурхайгаас босгосон хөрөнгө оруулалтын 90% офшор дансанд ороод дашин шиг болсон байгаа. Ном журам хууль дүрмээр явдаг Канада, Австрали, Чили гэх мэт улсууд уул уурхайгаар хөгжиж болсон. Харин Монголд 20-одхон гэр бүлэл баяжид суулаасан гэцээх боловч хариуцлага тооцож зогсоосон үгүй. Тэрч бүхэл цагаан суврагын ордыг МАК компани, улсын хурлын гишүүн сайд Номтой баяр, Нянтаашрын ганцхан гэр бүл нэгж төгрөг гарцдалгүйгээр хувьдаа авчихсныг Батцаандын гишүүн удаа дараа ярьсаар байгаа. Тэгэхээр одоо Монгол улс нэгэнт ухаад улстай ашиг өгдөггүй, офшор руу нисэн оддог, ухсан ч гэсэн бүр эсэргээрээ өөрширүүлдэг, ухах тусам дундардаг уул уурхайгаа бүр нэг мөсөн зогсоочих иргэний зэрэг гаргамаар байгаа юм. Ер нь манад уул уурхай ашиг малтамлаараа тоглох цаг хугацаанд болоогүй. Түүнийг эргэлтэнд оруулах эрх баригч нам төрийн түвшээнд төлөвшөөгүй, эдэж ууж хулгайч сүлэмхийн дон шүглчгээд байгаад бол хэсэг хугацаанд зогсооч гарцаагүй шаардлага байна. Ухах тусам дундардаг биш, ухах тусам үгүй болж эргэн нөхөгдөггүй байгалийн байдлыг маань хэдхэн тооны лойврчид зарж үрж дуусгахаас өмнө ийм шийдвэрт урайлах зэрэг гишүүн инх баяраас гарчмаар харагдаад байгаа юм да сүүлийн үед. 100 хоногийн тайланг нь харуул Батлан хамгааллын яамны багц хуулийг батлуулж мянган ногооноор авдаг байсан имийг $150 болгон бууруулж чадсан л байгаа юм. Ахаад нэг 100 хоногт Монголын уул уурхайг зэгцэлчих юм биш байж ашиг өгөхгүй наймаг зогсоодог нь бизнесийн хууль. Алдагдaltaй ажиллаж улс орноо улам бүр ядууруулж байгаа уул уурхайг зогсооч хэрэгтэй байгаа гэдгийг та ойлгож байгаа байх. Энэ талаар та зориглоод нэг хөдлөөтгөөч.